За би цагдаагийн бие бүрэлдэхүүнд хандаад үг хэлье. Та нарт их баярлалаа. Та нар бол ингээд өдөр шөнөгөө нийгмийн хэв журмыг сахиулах гэж ингэж ажиллаж байгаагийн чинь би иргэн хүнийхээ хувьд бол та нартай гүнээ талархаж явдаг. Та бүхэн өөрсдөө дээрээ байгаа удирдлагуудынхаа албан шаардлагаар ингэж явж байгааг бол би ойлгож байгаа. Та нарт бол надад ямар ч гомдол байхгүй. За иргэн хүнийхээ хувьд бол би Монгол улсынхаа үндсэн хууль бөгөөд би төрийнхөө сүлдэнд тангараг өргөсөн хүн. Тийм учраас би бол тэрэндээ л захирагдана. Ийм хууль бус үндсэн хуулийг зөрчсөн, хүний эрхийг зөрчсөн, Монгол улсын иргэдийг боол хамжлага мэт баталсан энэ хуулиудыг бол би аль ч хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа энчээ мэдэгдээд шаардлагатай бол та нар намайг баривчлаа. Би бол эсэргүүцэл үзүүлэхгүй. Энд байгаа бүх хүмүүст би уриалж эсэргүүцэл битгий үзүүлээрэ. Баривчлах юм бол баривчлагдаад яв. Шоронгийн дүүртлэн сууцгаа хэдүүлээ. Хэдэн хүнийг хорж чадах нь вэ энэ төр засаг? Та нарын эрх чөлөө гэж хашгирж байсан микрофон дээр байгаа шүлсний чинь тусал нь хатаж амжаагүй байгаа шүү. Тэрийгээ та нар санаарай. Тийм учраас ард түмэнд цагдаагийнхаа эсрэг бол зэвсэглэж босхгүй, тэмцэхгүй. Бид нар бол харин шорондоо суучаад гарч ирдэгтээрээ би маргааш нь бас дахиад энэ талбай дээр ирээд Монгол улсынхаа иргэнийхээ дархан эрхийн дагуу та нараас энэ хариугаа би дахин нэхэд зохицуулно гэдгийг үүгээр мэдэгдэе. Баярлаа. Тэгээ одоо шаардлагатай бол намайг баривчлаад аваад яваа.